Сайн байцгаана уу амьдөгчдөө, та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. За та бүхэн мань сайхан амарцгаасан уу? За бүгд хамтдаа өнөөдрийнхөө эзнүүдийг хүлээж авцгаая, хамтдаа залбирая. Их эзэн минь танд баярлалаа. Бидэнд та өдөр бүрийг зөвшөөрч байгаад танд баярлалаа. Эзэн тэгээд өдөр хоногудад эзэн таны үг биднийг бас замчилж, чиглүүлж, биднийг бас урамшуулж, ятгахж, бас зэмлэж байдагт танд баярлалаа. Ариун бурхан минь ээ, тэгээд өнөөдрийн үгээр дамжуулж та бидэнтэй ярих болтугай. Бас шинэ ухаарл, шинэ ойлголтыг өгөх болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гон залбирлаа. Амен. За бүгд хамтдаа Эфес номын 4-р бүлгийн 15 дугаар ишлэгийг хүлээж авцгаая. За би та бүхэнд уншаад өгье. Үнэнийг барьж ингэхдээ харин хайранд тэргүүн болох түүнөөд Христүүд бүх талаар өсцгөөё гэж. За энэ 7 өдрийн турш бид нэр Христийн төлөө амьдрах нь гэдэг сэдвийн хүрээнд эзнийг хүлээж авч байгаа. Тэгээд өнөөдөр бас бид Христийн төлөө амьдрахын тулд яг яах ёстой бэ гэдэг талаар дахин хуваалцъя. За энэ чинь ингэж хэлж байгаа. Үнэнийг барьж гэж те. Өөрөөр хэлбэл Христэд итгэгчид нар бусад хүмүүсээс юугаар ялгарх юм бэ гэвэл бид нар үнэн байдлаар ялгарх ёстой. Хэрвээ бид нар Христэд итгэсэн гэж хэлчихэд бас итгэж байгаа гэдэг те сүмд яваад эсвэл одоо өөр яа одоо сүмийн үйл ажиллагаанд оролцдог хэрнээ яг амьдрал дээр бид үнэн биш байгаад их юм бол бас худлыг эрхэмлдэг те худлыг хүлэмжшөөрдөг худлын талд зогсдог байх юм бол биднэрт яг Христийн тэр төлөө гэсэн сэтгэл эрмэлзэл бас байхгүй байна гэж хэлж болно. Бидний одоо бусдаас ялгарх үйл хөдлөгчдөөс ялгарх хамгийн том бас харагддаг шинж тэмдэг бол үнэн байдал байна. Бид нар альва үннийг те одоо үнний тал зогсох. За үнэн гэдгийг хэмжүүр нь юм бэ бол бичээс байгаа. Библийн үнэн ба. Тэгэхээр Библийг бид нэр амьдралынхаа үнний хэмжүүр болгож чадчихна уу гэдгээр бид нар өөрсдөө харж олно. Тэгээ би танаас асууя. Та Христийн төлөө амьдрахдаа яг бичээсийн үннийг те өөрийнхөө амьдралын хэмжүүр болгож амьдралын үйл явц, амьдралын нөхцөл байдал донд бичээсээр та үнэн эсвэл худлыг та цензурлаж явж чаддаг уу? Альва харилцаан дээр, альва амьдралын үйл явдлууд дээр, альва цаг хугацаа тийм моментод та яг бичээсийн дугаар байж чаддаг уу гэж. За энэ бол бидний Христийн төлөө амьдарч байгааг илэрхийлэх бас нэг шинж тэмдэг байна. Дараагийнх нь юу юм бэ гэхээр хайранд гэж хэлсэн тийм. Ингэхдээ хайранд гэж. За бид нэр үнэн байна гэж одоо үнний төлөө гэж хэлчихэд бид үнэн байх хэрэгтэй, би үнэн байх хэрэгтэй гэчихэд ямар ч хайргүйгээр хатуу ширээ арга замаар тэр үннээ илэрхийлээд байвал тэр үннээ тулгаад байвал бас энэ бас бишээ гэж Эфес номд хэлж байна. Өөрөөр хэлбэл бид үннийг тунхаглана, бид үнний тал зогсно. Гэхдээ энэ маань хайртай хамт явагдах хэрэгтэй. За Монгол хүмүүс биднэрт ер нь бас нэг тийм ширүүн тэ төрөмгийн зан чанар гэдэг тэ төрөмгийн зан чанар. Ер нь өөрийнхөө үнэнийг өөрийнхөө үнэн гэж бодож байгаа, өөрийнхөө үнэн үзэл баримтлалыг бусдад тулгахдаа заримдаа бид нэг тийм хатуу ширүүн арга зам, тулган шаардсан, эсвэл тийм нэг шантаажлсан тэ нэг тийм арга зам бид нар ашиглах гэдэг. Гэтэл үнэндээ бол бичээсийн дагуу юу гэхээр тэр үнэн чинь ер нь бол хайртай хамт явах ёстой шүү гэж. Тэгэхээр тэрийн хайр нь юу юм бэ гэхээр мэдээж энэ хин нэгэн хүн одоо бусдыг хайрлах хайр тухай биш. Харин Есүс биднийг хайрлсан тэр хайрын загвараар бид нар бусдад хандах ёстой гэж. Тэр хайр бол болцолгүй хайр. Бид хин нэгэн хүнд те одоо үннийг ойлгох гэж байгаа бол тухайн хүнээс ямар нэгэн болцол хүлээлтэхгүйгээр тэр хүнднийг гэсэн сэтгэл дотор тэр үннийг одоо дамжуулах боломжтой байна. Үүнийг Библи бидэнд шаардж байна. За тэгээд дараа нь юу гэхээр тэргүүн болох түүнөөд Христүүд бүх талаар өсцгөөё гэж. За энэ маш чухал. Өөрөөр хэлбэл бидний эцсийн зорилго юу юм бэ вэ? Бидний эцсийн зорилго бол би өөрөө Христтэй адилхан болох явдал. Бас бусад хүмүүсийг Христ рүү чиглүүлэх явдал. Хэрвээ би ямар нэгэн харилцааны асуудлыг эсвэл амьдралын нөхцөл байдалд ямар нэгэн шийдэл гарч хайж байгаа бол тэр гаргалгаа чинь үнэн дотор бас хайр дотор бас эцсийн зорилго нь юу гэхээр Есүстэй адилхан болохын төлөө байх хэрэгтэй. Тэр бид нэр зүгээр л би те одоо хохирсон учраас, би гомдсон учраас, би шархалсан учраас эсвэл би одоо юу гэдэг надад те одоо илүү ашигтай те миний талд альва зүйл шийдэгдсэн байгаасаа гэдэг үүднээс биш. Харин бидний амьдралын бүх зорилго, бидний амьдралын бүх үйл явдлын эцсийн зорилго би энэ бүхний эцэст Есүстэй адилхан болох ёстой гэж. Би энэ бүхний эцэст Есүстэй адилхан болох ёстой. Тэгээ би та бүхэндээ уриалмаар байна. Бидний Есүстэй адилхан болох те тэр нөхцөл байдал донд бид нар өсөх хэрэгтэй. Хэрвээ бид те ингээд альва үйл явдал донд, альва нөхцөл байдал донд шийдвэр гаргахдаа тэр шийдвэрүүд маань Есүстэй адилхан болох тал руу чиглүүлэхгүй бол тэр бол буруу шийдвэрүүд байх болно гэж. Тэгээ тэрэнд би хохирох, би ямар мэдрэмж авахаас үл шалтгаалаад Есүстэй адилхан болохын төлөөх тэдгээр те амьдралын нөхцөл байдлуудад бид нар яаж хандж байгаа вэ гэдгээрээ бид нар бас Есүсийн төлөө амьдарч байгаа юу гэдгийг бас харж болох нэ. Тэгээ энэ 7 хоногийн турш бид нар эзэн Есүс Христ бидний төлөө те зовсон тэрхүү зовлонгийн 7 хоногийн
зовлонгийн 7 хоног бид нэр дахин санаж Есүсийн өмнө цаг гаргаж байгаа. Тэгээд Есүс бидний амийг аварсан, Есүс биднийг мөнх амьтаа болгосон энэхүү үйл явдал донд бид нар бас Есүсийн төлөө гэсэн зүрх сэтгэл дотор бас суралцах хэрэгтэй байгаа. Тэгээд та бүхнийг уриалж байна. Бүгдээрээ үнний тал зогсдог байцгаая. Бас хайрыг бас хамттан тий одоо хамттан бас үннийг бас эргэлхийлдэг тэр нэгэн байцгаая. Ингэхдээ бид нар Есүсийн төлөө Есүстэй адилхан болохын төлөө бүх зүйлийг бүх талаараа өсдөг нэгэн байцгаая гэж уриалж байна. Хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Эзэн минь танд баярлалаа. Биднийг та сонгож дуудаж эзэн та өөрийнхөө аврал нэгүсэлт багтаасанд баярлалаа. Аава тэгээд өдөр бүр бид бас амьдрал тохиолдож байгаа амьдралын олон асуудал донд эзэн үнэхээр бас шантардаг бас эргэлзээтэй айцтай бас амьдардаг тийм үеуд байгаа. Энэ бүх нөхцөл байдал донд эзэн таны хайр халамж, таны хамгаалт бидэнд байсан учраас өнөөдөр хүртэл бид нар бас амьдарсаар байна. Таны нэгүслийг хүртсээр байна. Эзэн үргэлжлүүлээд ирэх өдрүүдэд бид эзэн үнэхээр бас бузар мод дийлддэг нэгэн баймаар байна. Худал хуурмагт ялагддаг нэгэн баймаар байна. Бас худал хуурмагт бид бас автдаг нэгэн баймаар байна. Бид таны үнний тал зогсож чаддаг нэгэн баймаар байна. Үнний тал зогсохдоо бид яг хүний арга замаар биш, тэмцэлтдэг арга замаар биш, хайрын арга замаар, бас зөөлөн арга замаар тэрхүү үннийг бид бас түгээн дэлгэрүүлдэг нэгэн баймаар байна. Есүс ингэхдээ бид бүх талаар тань руу өсдөг, бүх талаар тантай адилхан болохыг хүсдэг тэр нэгэн баймаар байна. Есүс. Тэгээд та биднийг өөрчлөөрэй. Та биднийг ариуслын амьдралаар хөтлөн дагуулаарай. Бидний зан чанар, бидний бодол санаа, бидний амьдралын үйл явдал, амьдралын хэм маягуудыг эзэн та үнэхээр өөртөөгөө адилхан болгож өөрчлөх болтугай. Танд баярлалаа. Их эзэн Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен.